Өглөөний мэнд төргийн үзэгчтэй Монголын өглөө тэлсдгүүл та бүхэндээ ургах нарны адил шинэхэн дугаараа танилцуулахад бэлэн болсон байна. Ингээд та бүхэн маань өглөө гэдэг зүйл маш сайхан гэгээн тунгалаг байдаг учраас та бүхэн маань альва зүйлийг бас сайн сайхнаараа бодож тэрхүү сайхан сайн сайхнаараа бодсон өдөр таныг тэр өдөржингөө сайхан гээгээлэг зүйл рүү хөдөлтгөө гэж одоо би хувьдаа бол боддог. За тийм учраас та бүхэн маань бас замын хөдөлгөөнд соёлтой бас оролцож зам бас хүрээлэн бүү нийгэмдээ бас эерэг зүйлсээр энэ өглөөг өгтөж байгаасаа гэж одоо та бүхэнд бас хүсэж байна. Ингээд Монголын өглөө тэл сэтгүүл та бүхэнд үргэлжлүүлээд хүнд хэрэгтэй, та бүхэнд бас хэрэгтэй. За төдийлөн анзаараад байдгүй маш олон одоо зөвлөгөөг та бүхэнд хүргэдэг байгаа. Ингээд үргэлжлүүлээд та бүхэн маань зөвлөгөө болонтой хамт байгаарай. Кофе бинд 4 төрлийн tea latte гардаг байгаа. Tea latte гэдэг нь ямарч кофений хэлцгүй цайгаар найруулдаг latte байна хэлж байгаа. За тэгээ одоо бол би чай tea latte гэж хийх гэж байна. За чай цай нь болохоор өөрөө дотроо 14 төрлийн халуун ургамалтай cinnamon болов башир цэцэгтэй. За тэгээ чай гэдгээр найруулсан tea latte болохоор чай нь өөрөө маш халуун сингэсэн амттай бол ванила нэмээд ирэхээр сингэсэн амтан дээр нэмээд маш гоё чихэрлэг амт гарч ирдэг. Дахин давтуучгүй босго амттай 1989 он хамгийн анх үүсчихсэн. Кофе биний нэрийг бүтээгдэхүүн байна. Ингээд кофений машиндаа шахаж гаргаж ирсэн цайн дээрээ бид ванила паудер нэмдэг. За үнгээ зөрүүлээд маш бага хэмжээний сүү хөрвүүлнэ. Сүүгийн нэмээд энэ мөн адил латте учраас бид нар дээр нэг хөрөн хөөс тавьж өгнө гэсэн үг. Кофе биний нэрийн бүтээгдэхүүн чай tea latte бэлэн боллоо. Жилийн түүхтэй үр тарианы бар, корни, сүү, шоколад, кокос, банан зэрэг шин дижээр баяжуулан олон төрлөөр үйлдвэрлэгцээр дэлхийд даяар сая хүмүүсийн дуртай амттан болсон Наран Foods компани. Хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд уламжлал ёсоор та бүхэндээ сонирхолтой зочны ярилцлага хүргэж байна.
Хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлээд бид бүхний та бүхэнд бэлтгэдэг ярилцлагын болон эхэлж байна. За манай өнөөдрийн ярилцлагын болгоны зочноор за сэтгэл заслын эмч, сэтгцийн эмгэг судлаач Далай Цэрэн оролцож байна. За танд өглөөний мэнд хүргэе. За сайн байна. Танд ч гэсэн өглөөний мэнд хүргэе. За одоо хоёулаа мэдээж одоо сэтгэл зүйтэй холбоотой бас судлаачийн хүн хүрэлцэн ирсэн юм чи хоёулаа ер нь Монголын ч гэлтгүй ер нь өглөө хүний сэтгэл зүйд ер нь яаж нөлөөлдөг юм болоо гэсэн асуултаар хоёулаа эхлүүлэе гэж бодож байна. Яг үнэ. За ерөөхдөө бол өглөө гэдэг зүйл бол бидний хувьд айгүй чухал зүйл байдаг. За ерөөхдөө одоо хүн үүссэн цагаас хойш өглөөний одоо 4-6 цагийн хооронд стрессийн гормон гэдэг зүйл айгүй өндөр идэм байл та. Өөрөөр хэлбэл бид нар ингээд агууд амьдраад тий аантаас зүгтаагаад тий стрессийн гормон гэдэг зүйл айгүй өндөр идэм байна. Тийм болохоор бид нар өглөө 6-аас 8 цагийн хооронд сэрдэм байна тий. Тийм гоо тэр үед бид яаж өглөөг яаж зөв эхлүүлэх үү гэдэг нь айгүй чухал юм байдаг. Одоо өөрөөр хэлэх юм бол өглөө босоод бидний эхний хийсэн 2-3 удаа айгүй зөв байх хэрэгтэй. За жишээ нь миний хувьд гэх юм бол өглөө босонгуудаа аль болох уцнаасаа хоолох хийж яадаг. Өөрөөр хэлэх юм бол уц гэдэг зүйл ингээд бидний аз жаргалын даавар допамин гэдэг зүйлийн хэмжээг бүр ингээд багасгаад буруулж ажт юм байна. Тийм болохоор бид мэддэг үү? Яг үнэ. Тийм гут нь би уцаа жоохон цаашаа сэрүүлгээ авчиад уцаа жоохон цаашаа болгоод уцаа оролдохгүйгээр. Дараа нь болохоор хөшгөө нээх. Хөшгөө нээх гэдэг нь болохоор одоо бидний нөгөө нэг нойрсуулж яадаг мелатонин гэдэг даавар бидрийг одоо унтахад тусч яадаг тий нойрсуулдаг мелатонин гэдэг дааврын хэмжээг бууруулахын тулд хөшгөө бууруулдаг. Өчгөө одоо нээдэг тий. Нээдэг. За тийм гутаа 3 дахь хэдэг зүйл маань болохоор өглөө босоод жоохон ногоон цай ч юм уу тэгээ жоохон тайвшруулах маягийн цай бэлтгэн. Тэгээд хамгийн чухал юм бол мэдээж ороо урах гэдэг юм явд. Тийм. Одоо монголчууд ч нэг ярьдаг гэсэн шүү дээ. Ороо сайхан жимбитл хураагаад яваарай. Тэгэхгүй бол ажил үүс бүтэхгүй гэл. Одоо бас нэг зэрдэг үү тийм ээ. Яг үнэ. Өөрөөр хэлэх юм бол бидний тарих гэдэг зүйл жижигхэн зүйлийг ч гэсэн ингээд зөв оновчтой хийгээд зөв гүйцэтгэж юм бол бидний тарихын допамин буюу аз жаргалын даавар гэдэг зүйл ялгартай юм байна. Зүйтэй. Яг үнэ. Тэгэхээр энэ хүмүүс чинь нөгөө нэг манайхан жигээл нөгөө зөв хөлдөөрөө босцсон юм уу, буруу хөлдөөрөө босцсон юм уу гэл янз янзын зүйлүүд байгаад байдаг. Хүн болгоны бас янз янзын одоо өглөөний эхлүүлдэг зүйлүүд байна л да. Эсвэл бол одоо зарим хүмүүс болохоор дуу сонсож бас өглөө гоё намуухан ай сонсож эхэлдэг ч юм уу те. За тиймэрхүү байна. Зарим нэг нь болохоор өглөөний хоол гунднаас бас их гоё хайр аз жаргал бас аваад ах шиг байна. Ер нь тэгээд хүн хүний л ерөнхийдөө өглөөг хэрхэн өөрт нь тохирох, аль нь өөрт нь гоё байна гэдэг тал зүйтэй юм шиг байна тийм. Ер нь яг үнэ. Ерөнхийдөө бид нар одоо юу гэх юм нэг талаасаа одоо биологийн талаасаа бид нар хүн одоо амтэн гэдэг утгаараа бид өглөө бас аюу зөв хэлбэрийн одоо хоол тэжээлийг авч явах хэрэгтэй. За ерөнхийдөө өглөө бол одоо болж өгвөл бид нар уургалаг болон баазрын өөх төстэй юм хэрэглүү зүгээр. За одоо өдөр эхлүүлж байгаа юм чинь. Яг үнэ. Тийм. Шинэ одоо ийм их өдрлийн судалгаанууд байдаг байхгүй юу? Өглөө бид нар ингээд уурлагын зүйл хэрэглэх юм бол бидний бодис солилцоо гэдэг зүйл 60-аас 80% дээшлэх боломжтой байдаг. Зүйтэй. За тэгэхээр нөгөө өндөг гээл одоо бас нөгөө өндөг чинь уургаар их баялаг байдаг тийм ээ. Одоо овёс одоо баг одоо 100 грамдах одоо уургийн хэмжээнд баг махтаа ойролцоо очдог тийм ээ. Тийм болохоор одоо аль болох тийм уургалаг, эслэг ихтэй, витаминтэй зүйлийг бид өглөөнийхөө тэр одоо юу гэх юм эхний хоол хүнсээ зөв ингээд уурагтай, шимт хичээлтэй, тодорхой хэмжээний нүүрс устай, өөх төстэй зөв тийм найрлагатай хоол идчихэл хэрэглэх юм бол тэр өдрийн тэр одоо тэр энергиэрээ, тэр эрч хүчээрээ явдаг байх нэ тий. За тэгээ. За одоо хоёулангийн ярианд бас нэлээдгүй хэд нэг үг цухалзаж байх шиг байна. Аз жаргал гэдэг. Аз жаргалын одоо тийм ээ. Заавар ер нь аз жаргал гэж яг юу гэдэг юм бэ? За одоо миний хувьд гэх юм бол сэтгэл судлалын юмч мэрэгчлээ. Тийм болохоор ер нь одоо ямар ч юмыг одоо ярьсан бидний энэ одоо зүйл бол ерөөс тарих гэдэг зүйлээрээ дуустай юм байна. Тарих буюу нейросайенс, тарих судлал гэдэг зүйлээрээ дуустай юм байна тий. За тийм болохоор аз жаргал гэдэг зүйлийг одоо нейросайенс буюу тарих судлалын талаас томьёолох юм бол допамин, серотонин, эндорфин, окситоцин гэсэн энэ дөрвөн дааврын энэ тохиромжтой хэмжээ буюу зөв зөвхөстэй одоо хэмжээнд очих юм бол бид аз жаргалтай байд юм байна. Бидний тарих. Зүйтэй. За тэгвэл тэрний дутагдал бол эсрэгээр байдаг байгаа. За тэгвэл энэ зүйлүүдийг одоо яаж одоо бүрдүүлж авах хэрэгтэй байдаг юм болоо. Одоо энэ дээр одоо өнөөдөр миний одоо хамгийн их point өгч байгаа хоёр одоо даавар байна. За нэг нь болохоор допамин буюу шагнал урагшлын даавар. За би сая хэлсэн. Одоо өглөө би ороо ураагаад тэр зүйлийг зөв хийгээд яачих юм бол би чинь ороо сайн авраачлуудаа гэсэн надад тийм мессеж ирж байна те. Тэгэхээр одоо шагнал урагшлын даавар буюу допамин гэдэг зүйл ялгарч байна. За ялгарлаа. За дараа нь серотонин гэдэг даавар. Серотонин буюу бидний сэтгэл хөдлөлийг товтортой ойлгодог даавар. Тэгэхээр энэ одоо магадгүй одоо сэтгэл гутрал гэдэг өвчний үед
допамин болон серотонин гэдэг энэ дааврын хэмжээ өнчдөг байх нь л дээ тийм болохоор бид нар энэ серотонин гэдэг заавар нь бидний зөвхөн аж аргалтай байхаас гадна сэтгэл хөдлөлийн сэтгэл зүйн хувьд тогтвортой байл гэдэг нэг ерөөдөө авч явдаг. Тэгэхээр одоо юу гэх юм сэтгэл төвшил, сэтгэл готрол за өөр одоо сэтгэл зүйн асуудал, сэтгцэн эмгүүдийн үед энэ даавруудын хэмжээ ерөөсөө ингээд тогтвортой биш хэмжээнд балансаа алдагдчихсан юм байна л да. Тийм савлгаатай биш үү? Яг тийм. За тэгээ одоо би бас нэг сони асуулт асууя гэж бодож байна. Хүний аз жаргал дэнтгэхэр яад юм бол энэ аюул ус үүсэхгүй юу? Аз жаргал одоо юу гэвдээ одоо жаргалтаа ташуурна гэж одоо манай тэр шиг ер нь гэхдээ хит их аз жаргал хүний зүрх сэтгэлд ерөнхийдөө бас нэг юм саяны одоо хоёулангийн ярьдаг шиг савлгааны юм босголоо гэж бодож л да. Ер нь бол тий. Одоо юу гэх юм бидний эмоц буюу сэтгэл гэдэг зүйл ерөөсөө гал шиг асч ус шиг урсчээд юм байна л да. Тийм болохоор бид нар одоо юу гэх юм байнгын нэг тийм сэтгэл зүйн төлөв байдалтай байна гэж бодох байхгүй. Одоо үүдээ хоногийн 24 цаг гэдэг ч юм уу одоо нэг сарын хугацаанд байнгын бид нар азралтай байна гэж байхгүй. Байнгын гонигтай байна гэж байхгүй. Байнгын сандралтай төвшөлтэй байна гэж байхгүй. Тийм болохоор эдгээр emotion гэдэг үг нь болохоор energy motion гэдэг үг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл бидний сэтгэл хөдлөл гэдэг зүйл байнгын шилжиж яадаг, урсж яадаг тийм болохоор энэ зүйлийг бид нар сайн ажиглаж сурах хэрэгтэй байд юм байна. За тэгдэг ба. Бас нэг аз жаргал дээр тулгуурлаг одоо бас хүмүүс ярьж л байна л да. Ухаантан суудаг хүмүүс. Аз жаргал гэдэг бол зүгээр хөөцөлтөд хайгаад явах шаардлага байхгүй. Маш сайн мэдрэмтгий дэрэгдэн байгаа зүйлүүдээс аз жаргал мэдрэх ёстой гэж бас нэг юм үг байгаа даа. Энэ дээр та хэр санал нийлж байна. Ерхэд бол би санал нийлж байна. Яг гэх юм бол одоо бидний аз жаргал гэдэг зүйл бидний одоо хүрэх ёстой цэг биш, явах ёстой зам юм байна гэдэг дээр бол яг санал нийлж байна надад бол. За одоо тэгвэл хоёулаа одоо аз жаргалын талаар ярьсан. Нэг угаасаа нар сүйдэр хоёр чи одоо тэгэл хосолж явдаг хорвоо юм да. Тэгээ хоёулаа одоо тэгээд бас гутралын талаар яриа гэж бодож байна. За гутрал ер нь юунаас үүсдэг юм бол гутралыг хэрхэн даван туулт юм бол. За сэтгэл гутрал гэдэг зүйл болохоор саяны миний хэлсэн одоо серотонин буюу сэтгэл зүй тогтвортой байлгадаг, биднийг аз жаргалтай байлгадаг энэ дааврын хэмжээ ерөөхдөө буурчт юм байна. Тийм болохоор одоо юу гэх юм серотонин гэдэг одоо даавар буюу яаж биднийг одоо сэтгэл зүй үед их тогтвортой, стрессийг даван туулах чадварыг сайжруулж яадаг тий энэ дааврын хэмжээ ингээд юу гэх юм орчин нөлөөгөөр бас ингээд энэ бодисын хэмжээ өөрчлөгдөж болдог. За жишээ нь одоо улирлын шалтгаантай депресс, одоо улирлын шалтгаантай сэтгэл готрол гэдэг зүйл байт юм байна л да. За тэр нь одоо бас хаврал нэлийн нөлөөлөх бол гэж одоо гүү байдаг юм болоо яа тийм. Ер нь тийм. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ серотонин гэдэг энэ одоо биднийг аз жаргалтай байлгаж чаддаг энэ гормоны хэмжээ ерөөдөө бол энэ витамин D-гийн одоо витамин D бие нарнаас ингээд бидний нар ингээд D витамин авлаа гэж ингээд нийлэгжүүлж аваад тэнгуут энэ серотонин гэдэг энэ аз жаргалын дааврыг буст хийдэг буюу энэ идэвхжүүлдэг одоо бодис нь болохоор витамин D гэдэг юм байна. Зүйтэй. Ерөнхийдөө нэлээд сэдвчүүлж өгч штэ тийм. Яг юм. Тийм. Тэнгуут одоо юу гэх юм одоо нар жоохон цаашлаад өвөл болоод хавар болоод ингээд өнгөт одоо юу гэх юм хүний биед нийлэгчдэг тэр одоо серотонин бол энэ витамин D-гийн хэмжээ багасчтай юм байна л да. Тийм болохоор ингээд бид нар ингээд одоо юу гэх юм те хавар болохоор өвөл хорлон ингээд ганцаараа баймаар санагдаад ч юм уу нэг тийм эмоч юм ч те. Тийм. Хүмүүс ч одоо тэгж хар аяндаа үүсчин те. Тэгэхээр цаатлын шалтгаан болохоор бидний нэг юм нэг талаасаа энэ серотонин буюу энэ дааврын хэмжээ багасаад байна. Хоёрдугаар гэх юм бол бидний хоолт ижил болон шимт ижилтэй бас их уйлдаж ирэх гээд байна. За. Одоо өөрөөр хэлэх юм бол тий одоо жишээ нь монголчуудын хувьд гэх юм бол 10 тутмын 9 витамин D-гийн дутагдaltaа байдаг гэсэн тийм судалгаа байдаг тий. Тэгэхээр бид нар юу гэх юм байнгын витамин D-гийн дутагдaltaа орчинд тий одоо юу гэх юм одоо өндөр хүчтэй улсуудад бол ингээд одоо сүүгээрээ өдөр тутмын сүүгээрээ тэр хоногт нь авах витамин D-гийн хэмжээг ингээд төвд өгчт юм байна. За. Тэгсэн чинь монголчуудын хувьд гэх юм бол одоо юу гэх юм одоо нарны тусгал баг экватороос хол тий бид нар хангалттай хэмжээгээр нар нэгэд гарч чаддгүй. За зарим одоо Харвардаас хийсэн судалгаагаар бол Монгол хийсэн судалгаагаар бид нар зуны бүр 7 сар гэхэд одоо юу гэх юм хангалттай хэмжээний витамин ингээд бидээ ингээд авч чаддгүй байх нь байна. Ерөнхийдөө л ингээд D витамины дутагдaltaй явж идэм байх тий. Тэгээ бас одоо нэг суурьшмал одоо энэ зүйл шилжээд байна шүү дээ. Одоо бид хүн чинь тий бас хөдөө орнуудын хүмүүс арай өөр үүдэг байлгүй дээ. Дэгийн. Тэгээ бас яг нөгөө нэг нарны зай бас нөгөө нэг холдож ойртож байгаа учраас биднээс ялгаатай байдаг юм болов. Тий. Ерөөдөө энэ янз янз байж болно. Одоо юу гэх юм товны хоолмсны хэрэглээ гэдэг ч юм уу нэмэлтээр D витамин ууж гинөө гэдэг ч юм уу тий. За сүйтэй бас
Сүүнээс ус авдаг гэж штэ. Тийм. Сүү өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс D витамин авч болно тий. Тэгэхээр энэ юу гэх юм те одоо бид нар ингээд D витамин, одоо магний, кальци тий. Одоо энэ эрдэс бодисуудын хэмжээ бид нар тодорхой хэмжээ өргөн одоо заримдаа ингээд илүүдэлтэй байж болно, дутагдaltaй байж болно. Тийм болохоор энийг ер нь бол бид нар ингээд тодорхой хэмжээгээр шинжилүүлж явах хэрэгтэй. За шинжилүүлнэ гэдэг маань одоо за яаж шинжилэх яа гэм бол одоо ямар тест тавьд юм бол яа гэм бол за жишээ нь одоо манай генетик тест Монголиа манай компанидаар хийж байгаа шинжилгээ бол энэ Sovchek гэдэг аппаратын тусламжтайгаар за энэ бол одоо Францд үйлдвэрлэсэн Европын улмаанаас одоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм аппарат байгаа байхгүй юу. За тэр нь болохоор одоо энэ гарын алганаас одоо өөрөөр хэлбэл энэ арьс буюу эдээс шинжилгээ авдаг. Тэгээд одоо фотометрийн тусламжтайгаар одоо энэ дээр ямар эрдэсүүд байна, ямар амин дэмүүд байна, ямар хүнд металлууд хоригдсон байна. Цусны шинжилгээ бол авахгүй байна. Цусны шинжилгээ бол авахгүй. Ямар метр альсастай гэмтээ цус гаргахгүй. Тэгээд хурдан хугацаанд энэ тухайн хүний амин дэм эрдэс энэ зохистой хэмжээнд нүү эсвэл хилэлтэй дутагдaltaй байна гэдгийг гараад ирдэг. За бас нэг тийм технологи бас байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр бол тэндээс бол шинжилээд за D амин дэм одоо дутуу байна уу те эсвэл аль амин дэм витаминууд дутуу байна уу гэдгийг бол гаргаад ирэх юм шүү дээ. Тийм ерөөдөө тийм. Одоо жишээ нь зарим хүмүүсийн хувьд йодын дутагдaltaй ер нь яваад байдаг. Тийм йодын дутагдал гэж бас одоо хуучин бол бүр их ярьдаг гэсэн шүү дээ тий. Йод гэх тий. Хуучин бол их ярьдаг гэсэн. Тэгээ одоо юу гэх йоджуулсан давс сэргэлдэг болсон холбоотой ч юм уу тий. Эсвэл хоол хүнсний одоо чанар одоо нэр төрөл одоо олон болсон холбоотойгоор бас йодын дутагдлаас гайх болсон. Гэхдээ зарим хүмүүс бас йодын дутагдaltaй явж байгааг мэдтгүү. Одоо өөрөөр хэлэх юм бол ерөө бидний биеийн махбодод йод дутагдаад эхлэх юм бол одоо оюуны чадвар буюу IQ гэдэг тий. IQ гэдэг зүйл 10-аас 15%-аар буурчд юм. Зүйтэй. За тэрэнд тэгвэл одоо ерөнхийдөө шууд харахад нөгөө хүмүүс ингээл нөгөө яг толгой ажиллахгүй байна гэж яриад байдаг шүү дээ. Тийм. За ер нь их сонин толгой ажиллахгүй нь дүнхтэйд байна ч гэдэг юм. Яг энэ ярьдаг шүү дээ. Тэр ер нь шинжилдэг гэсэн үг тий. Одоо юу гэх юм одоо дүнхтэй гэдгийг болохоор бас зарим хүмүүс ингээ brain fog гэдэг тий. Одоо тарих манадах гэдэг тий. Өөрөөр хэлбэл бол энэ нэг л тийм манраал байгаа бол бас энэ йод дутагдлыг шинжиж болно. Дээрээс нь йод гэдэг энэ одоо элемент бидний сэтгэл хөдлөлд бас аюул чухал оролцоод байдаг. Сэтгэл зүйн хувьд одоо доктортой байхад магадгүй йод гэдэг зүйл ингээд дутагтаад эхлэх юм бол илүү их аманд юмд төвшмтгий гэдэг ч юм уу, жоох юм сандрамтгай, эсвэл амархан готрох гад байдаг гэдэг тий. Одоо бид эсвэл одоо жоох эморх гоод байна гэдэг ч юм уу тий. Ийм шин шинжлүүд бас энэ одоо кальци, магн, йод энэ эрдэс бодисуудын хэмжээ ингээд багасаад эхлэхээр бид нар бас хараа энэ сэтгэл зүйн хувьд ингээд докторгүй бас байж болно. Ягаад гэх юм бол эдгээр нь болохоор саний миний илдэг серотонин болон допамин гэдэг одоо энэ азарлын даав гэдэг зүйлийг идэвхжүүлж яадаг зүйл нь эдгээр саний миний илдэг энэ одоо бодисууд. Дээрээс нь одоо бид нар ингэдэг чинь та шинэ гэдэг үү? Орой болохоор ингээд өсөд идэг үү? Орой болохоор мэднээ санагдаал. За ер нь гайгүй шүү. Орой болохоор ер нь гайгүй. За ер нь гэхдээ тийм өсдөг хүмүүсийг маш олон мэднэ. Миний найз дундч байна. Ер нь их мэдэн шүү. Би бол гайгүй байна. Тэрийг барьчаад идэв. Ер нь нэг чихэрдмэр юм шиг санагдаал нэг гэдэг чинь нэг эмхтэй хүмүүс тий яг тэгдэг. Нэг амтаа мэдмээр санагдаад ингээд. Шинэ одоо энэ дэр юм байгаа байхгүй юу? Хорон гэдэг элемент дутагдах юм бол бид нар ингээд хар аянда амтаа мэдмээр санагддаг. Яг тийм хорон гэдэг элемент нь болохоор нүрс усны солилцоонд оролцож байдаг. Зүйтэй. Тий. Тэгэхээр одоо юу гэх заримдаа бид нар ингээд витамины одоо эрдэс бодисын дутагдaltaй явж байгааг мэдэхгүй л ингээд амтаа авч идээл. Тий. Тэр нь болохоор яг зүгээр бас нөхчин гэсэн үг үү тийм ээ? Ерөөдөө би махад одоо өөр одоо хэлж чинь гэсэн үг байна. Тэр чи бас л хамаагүй хэрэглэх юм бол бас болохгүй шүү дээ. Гэтэ үн тэрийг нөхдөг нь бид нэг одоо юу гэх зөв нөхөх хөстэй байхад ерөөдөө нэг чихэр зармаг гэснээс уулын жимсэн арай л жимс яг юм. Жимсэн арайд ирж шүү дээ. Ер нь тий жимс тэгээд одоо юу гэдэг одоо хром гэдэг элемент нь болохоор одоо урамлын үр тарианы хальсанд нэх байт юм байна л да. За. Тэр чи одоо манайхан ингэж яд хүнсний дагуу нөгөө шууд хальслах ингээл хальслал авчдээ штэ. Тэгсэн чинь тэр нь хальслах биш харин тэр хальсанд нэх амин дэм байдаг. Бүр сайхан угааж байгаа бараг хэрэлцэн дээр гэж ярьдаг юм байл штэ. Ер нь бол тий. Одоо жишээ нь будаан дээр бол ингэж байгаа. Будаан дээр бол хит нэг босруулсан цагаан будаа хэрэглэх нь нөгөө нэг үр тарианы гадаргууд байсан одоо хальсанд нь байсан витаминийг ингээд угаагаад ингээд яачин байх болох ч тий. Таны хэлдэг болохоор одоо төмсөн дээр ярих юм бол одоо жишээ бидний төмсийг ингээд аягүй зузаан ингээд альсаж авдаг шүү дээ. Авчдагтай ингээд. Тэнгууд төмс одоо гэдэг одоо хүнсний бүтээгдэхүүний
хальсны доохон талд нь тэр хүний биед хэрэгтэй биеийн төрлийн витаминууд болон витамин С ингээд нуугдчих юм байна. Тэгэнгүүт тэрийг ингээд зузаан хасаад авчаар тий нөгөө нэг өнгөцгөө ингээд хусч цэвэрлдэг штэ. Тий. Одоо манай үзэгчид бас мэдж байгаа бох ингээд өнгөц хусаа цэвэрлсэн. Тэр нь хамаагүй одоо ашигтай байх нь шүү дээ. Ер нь баг одоо юу гэх юм. Одоо сүүлийн үед бол баг төмсийг бол угааж агаад нөгөө юут нийтдэг болсон байна тий. Тий одоо хальс гадаргуутай нь одоо баг иддэг болсон. Тэр нь тэгвэл их юм. Миний одоо сонсож байсан зүйл бол зөвл юм байна шүү дээ тийм ээ. Тий яг үнэ. Ер нь энэ эрдэс бодис амин дэм гэж одоо энэ талаар одоо хоёул бас дэлгэрүүлж ярий гэж бодож байна. За ингэхдээ одоо шинэ допамин гэдэг зүйл ярихаар энэ бас айгүй том сэдв болоо. Том сэдв. Тий. Гэтэ эндээс одоо юу гэх юм. Допамин гэдэг зүйл ярьж байгаа тохиол донтолтыг их ярих тохиол бас байдаг. За тэр нь донтолт. За одоо миний ажиллаж байгаагаар бол хүүхдүүдийн чихэрлэг ундааны хэрэглээ, цаахтай ундааны хэрэглээ гэдэг зүйл энэ их хүүхд их бага наснаас нь допамины замбраагүй ялгаралт гэдэг зүйлийг үүсгэж байна. Зүйтэй. Тэр нь одоо бас нөгөө чихэр итгээрээ бас ингээд баярлалаа тэгээд хамт нь болоод ингээд нөгөө болоод нь шүү дээ тий. Одоо чихэрлэг одоо кола гэдэг ч юм уу тий их сахартай зүйл хэлэх үед бидний энэ одоо тархинд допамин гэдэг зүйл ингээд маш их хэмжээ ингээд цацагдчихдаг. Маш их хэмжээ ялгардаг. Тэгээ хэсэг хугацаанд ийм допамин ялгаал юм гоё хийж байгаа л тэгээд допамин үйлчлэг гарна. За. Энэ болохоор ерөөхдөө бол тийм сайн юу бол биш. Тийм байна. Сайн арга зам бол биш. Ер нь бол би ингэж ойлголоо л доо ялгарх зүйлээсээ илүү хүчилж гаргачаар бид байхаас нь допамин бас ингээд яг үнэ байхгүй болчихно тий. Тийм болохоор бид нар уг нь допамин гэдэг зүйлийг натуралаар ялгаруулсан хэрэгтэй. За тэр нь бол сайн миний хэлдэг хичлэн одоо юу гэх юм би одоо сарын хугацаанд ажиллалаа, нийт цалин боллаа. Тэгээ би шагнассан урамжсан мэдрэмж авлаа. Тийм үед яг тэгвэл тэр миний допамин ялгарт ажиглалтай болно. Өөртөө бас ингээд гой зүйлүүдийг яг өөрт хэрэгтэй зөв зүйлүүдийг бас худалдаа авалт хийж болно. За эсвэл бас хүн баярал болж тийм ээ. За мөн цалингаараа бас одоо хайртай дотны хүнтэй гой зүйлсүүдийг хэлэх юм гэж харилцсан бас гой допамин ялгаруулад байна шүү дээ. Ялгаруулж байна тийм ээ. За тэнгуут одоо 21-р зуунд энэ техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор дээрээс нь энэ бидний хоол хүнсний буруу үйлдэлтэй холбоотойгоор допамин гэдэг зүйл их замбрааг ялгараад байна. Байгалийн жамаас ондоо. Тэгэхээр одоо би нэвтрүүлэг гэдэг юм супермаркетд явж байгаад дэлгүүрт явж байгаад нэг жоох хүүхдээ ээжтэй явж байгаа байхгүй. Тэгсэн чинь хоёр ширхэг ийм амар сахартай ундаа ирсэн. За тас ирсэн. Тавихгүй. Тэгээ ээж нэг гуйж байгаа байхгүй. Ээж хүү энэ ундааг нь аваад уншуулчаад өгөх хүүхдээ тас атгсан ерөөсөө өгөхгүй байхгүй. Тэгээ видеос би хараад юу гэж бодсон бэ гэхээр тэр хит их сахартай хэрэглээний юунд хүүхдийн тонтоод байна. Тэгэд одоо юу гэдэг одоо айгу муухаар зүйлэх юм бол архич юм ингээд архиад ирчээд ингээд ядагтай адилхан хүүхд хүртэл тэр нэг сахартай юугаа допамин авах гээд ингээд тасатгаад байна тийм болохоор уг нь биднийг одоо юу гэх юм дасгал хөдөлгөөн хийсний дараа ямар нэгэн зүйл хийсний дараа допамин гэдэг зүйл натуралаар байгалийн жамаар ялгарч явах ёстой зүйлийг бид нар зүгээр л нэг сахарт ундаа аваад өгчдөг чихэр аваад өгчдөг тийм энээс болоод нэг допамин гэдэг зүйлийг одоо их донтомтгой болгоод байна биднийг. Тийм манайхны эцэг эхчүүдийн бас нэгэн буруу хүмүүжил байгаад байдаг. За магадгүй бид нар ч бас тийм иймэрхүү байдлыг авч өссөн байж магадгүй. Нэг иймэрхүү харилцаа байдаг шүү дээ хүүхдүүдтэй. Тохиролцдог. Яг за чи гэрийн талбараа хийчих. Нэг коло гэж авдаг. За нэг зарим гэж авдаг. Наатгал хийгээд тэгвэл энэ хүнсээ хаваад тоох. Гэл одоо манайхан ч хүүхдүүдэд тэгж ярьцдаг шүү дээ. За энэ ер нь бас нэлийн хор хөнөөлтөд буруу болох юм биз дээ. Энэ дээр би ингэж бодож байна. За ерөөд арга нь бол зөв. За арга нь зөв. Арга нь бол зөв. За ер нь бас нэг юм нийгмийн харилцаа үүсгэж гэж юу? Одоо юу гэх юм habit гэдэг зүйл энэ тийм. Одоо habit гэдэг зуршил гэдэг зүйл донтол гэдэг хоёр ерөөд адилхан механизм байдаг. За юу гэх юм те одоо би нэг зүйлийг хийхин тулд ингээд одоо нэг ийм одоо туршлага байхгүй. Нэг тийм одоо хэрэг байгаа. Хэрэг ер нь одоо дамтундаас нэлээд гайгүй айгуу тэгж ярьдэн шүү дээ. Айгуу тэгдэг шүү дээ тий. За тэгмүүд хэрэн дээр ингээд ийм туршилт хийж байгаа. За тэгмүүд хэрэн дээр ингээд жижиг юм зоосон мөнгө авчираад энэ юу руу хийчих юм бол хоолыг өгчдөг. За тэгмүүд тэр одоо юу гэх юм тэр хэрэг тэр хоолоо одоо
энэ тэндээс түүж авчиж ингээд тэр юурыг хийгээд нь шүү дээ За. тийм гот хоол аваад энэ чинь тэгвэл биений чинь ингээд яагаад гэх юм бол тэр тэрний тарихны ажиллаад допамин гэдэг зүйл ингээд ялгараад сагнагдсан урамчсан гэсэн мэдээж аваад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ болохоор одоо habit гэдэг зүйл одоо дуршлаг гэдэг зүйл ингээд тогтдог ерхий цикл юм байна. Тийм болохоор одоо юу гэх энэ зүйлийг хийчих юм бол энэ зүйлийг одоо энэ юмар шагнаа гэдэг тэр бол зөв юм. механизм бол аюу зөв байна. За. Тэгээд өгж байгаа шагналын хэлбэр бүр болчихдог. Буруу гоо зарим утас гэдэг бодог. Тийм. Энийг их зөвөр яах юм бол бид нар их зөв зуршлыг бүтээх боломжтой. За жишээ нь бид нар одоо юу гэдэг тасал хөдөлгөөн хийсний дараа ингээл нэг л тийм ингээл тайвширсан газралтай мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр бол бидэрт ингээд reward буюу тэр одоо шагнагдсан урамшигдсан мэдрэмжийг төрөөд. Энэ зүйлийг байн хийгээд байх юм бол миний тарих азралтай байх юм байна. Тарих бол явж явж хамгийн хэлбэр замын сонгодог. Тэгэхээр энэ бол тийм. Тэгэхээр энэ кодлогдсон байдаг. За. Тийм болохоор энэ хвчлэг хүүхдүүдэд өгөх юм бол одоо юу гэдэг хүүхдүүдтэй ингээд тоглоод допамин ялгаруулах уу эсвэл зүгээр сахар томдоо угаад азралтай болох уу гэсэн одоо хоёр энгийн сонголт байхад тарих арай ойрхон тийм байна. Сонгодог. Нөгөө колого бол бариад байгаа шүү дээ. Тийм гот дараа нь болохоор чихэрлэг ундааны донтолтын дараач нэг асуудал нь болохоор дэлгэцийн донтолт. Тийм, дэлгэцийн донтолт. Энийг бол ярихгүй байхаас аргагүй тийм ээ. Тийм гот энэ допамин одоо юу гэх юм одоо дэлгэц гэдэг зүйлээр юмыг аягүй амархан хялбар болгож байна. Жишээ нэг одоо юу мобайл эйженс юм уу энэ тоглоомоор тоглож шүү дээ. Тийм гот энэ дээр бүх юм ингээд аягүй хялбархаа. Тийм. Одоо ингээл очиод нэг хүнийг одоо одоо юу амарчдаг ч юм уу тийм гийлэгч юм уу тийм. Тэнгуут энэ үед нөгөө допамин гэдэг зүйл ялгараад өөч би чадаад болж штэ гэд тэр нэг сигналыг тархинд өгөөд байна те. Тэнгуут энийг өгнө натуралаар бид нар яаж ялгаруулах боломжтой байсан бэ? Тийм штэ. Одоо бид багийн спортоор тоглож. Багийн спорт байна. Бид бүхний одоо монголчуудын тоглоом наадгаануудад сайхан тоглоом наадгаанууд байна штэ. Тийм. Одоо шагаагаар тоглох байна те. Шагааны тоглоомчдод маш олон төрөл гээл янз янзын онцон тоглоом гээл. Ерөнхийдөө тэгвэл бид бүхний эцэг эхчүүдийн оролцоо энэ дээр бас нэлээд нөлөөтэй юм байна гэдгийг бас харж авлаа тийм ээ. Допаминыг яаж зүгээр ялгаруулах вэ? Тийм. Допамин гэдэг зүйл бидний нэг талаас ажралтай болгоод байна. Нөгөө талаас энэ допамин гэдэг зүйлийг буруу ингэж яах юм бол донтолт үүснэ. Допаминыг зөв ашиглах юм бол зөв зуршил гэдэг юм үүснэ тийм болохоор энэ reward буюу шагнал гэдэг юмыг зөв өгсөн шүү дээ. За одоо хоёулангийн харилцах цаг өндөрлөж байна. Тэгээд сүүлийн цаг мөчийг танд үлдээе. За үзэгчтэй хандаж бас нэг сайхан допамин ялгаруулаач. За энэ дээр ерөөсөө би ганцхан зүйл хэлмээр санагдлаа. За ерөөсөө бид нар ингээд хоолт ичээл буюу шимт ичээл гэдэг зүйлийг имит хэрэглэж чадах юм бол бид нар ерөөсөө ямар ч им таам хэрэг шаардлагагүй байна. Гайхалтай байлаа. За ярилцлага ингээд өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд бид бүгний бэлтгэсэн энэхүү дугаар та бүхэнд таалагдсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхний өнөөдрийн ажил үйлс бүтэмжтэй сайхан байх болтугай.